1219 онд Чингис хаан баруун зүгт аяндаа эхлүүлэхдээ Зэвс Үбэдэ жаншдыг тэргүй игнэнд илгээв. 1222 онд тэдний цэрэг Оросын нутагт гүн нэвтрэн орж 1223 онд Калки голын тулалдаанд Оросын Куман, Булгарын хүчирхэг цэргийг буцсахж Оросын 6 гүн 79 хэрэгэмтнийг мөхөөсөн байна. Зэв жаншны нэгэн алдартай тактик бол хуурам чухралт байлаа. Дайснаа илдүүлж сул дорой мэт жүжиглэж байгаад гинт иргэн довтолж дайснаа буцагдаг байв. Энэ арга нь Монголын цэрэгт тоо олон биш, ухаан ур чадвар чухал гэдгийг харуулсан юм. Түүнийг Тэнгэрийн сум гэж нэрлэдэг байсан нь тохиолдлын хэрэг биш. Учир нь тэр хаанч явсан харуун нисэх сум мэт хурдтай, хинч зогсоож чадхааргүй ширүүн жанжин байв. Зэвс Үбэдэ жанжны сүр хүчийг сонсмогт зарим хот суурин байлдахгүйгээр бууж өгдөг байж. 1223 онд Болгарын цэргийг буцагсны дараа 1224 онд Чингис хааны их цэрэгтээ нийлсэн байна. Харамсалтай тэрээр их нутгаа зорих замдаа өвчнөөр таалт өгсөн байна. Түүний харамсан сум Чингис хааны хүзүүнд тулсан нь хувь заяаны нэгэн бэлгшээл байж. Хэрв тэр сум тусахгүй байсан бол Чингис хаан өөрийн үнэт жанжнаа олохгүй ч байж мэдэх байв. Зэв жанжин бол Чингис хааны их гүрний тулгуур баг нь Монгол дайчдын бахархал, хойчвын цэргийн түүхэд мөнхрөх Домогт Баатар юм. Өнөөдөр ч Монголын үр сад дэлхий дахин энэ гайхамшиг жанжны ухаан эр зөргийг бишин дурссаар байгаа билээ.